хоёулаа нэг ийм. Ами чаша. Ким үү? Би амар ивэ болоод гизээ дарахгүйгээр суудсан байгаа шүү. Гүт тэгээ яа гэсэн үг юм. Бураараа сууж байгаа. Ордоных юм мөр болчихсон. За яах вэ? За. Хоёр жоохон Watson л байна. Тэгээ яах ингээ харах юм чинь цааш хараад Над руу хараад инээ дээ. хэрэг ирж иж үү? Үчи боломжоор чи наашаа гараачдаг чи. За би харин гизээ амар эвтэйхэн байрлал болоо суудсан байгаа маа. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Jameson Omega. Сайн байцгаана уу? UA Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За, энэ он гарснаас хойшоо нэг шинжилэлт орсон. За, энэ болохоор 7 хоногт нэг дугаар цацагддаг хിവэрэ байна. Гэхдээ нэг 7 хоног нь мөгийн хата ярина. Мөгийн хата ярихдаа мөгийн хат тэр хоёулаа Монголд болсон гэмтрүүгүүдийн талаар ярина. Дараагийн 7 хоногт нь би Амитай хөтөлж ярина. За, Ами болохоор гадаадд туссан хэрэгүүдийн талаар ярина. За, тэгэхээр Ами өдрийн мэнд гадаад хэрэгээрээ гуйдсан байна. Өнөөдөр ямар хэргийн талаар ярих юм? За би өнөөдөр одоо ер нь бидний дунд хамгийн их түгээмэл яригадаад байгаа буюу сургуулийн өсвөр насны хүүхдүүдийн дээрлэхэлт. Тэрний талаар ярина. За энээс болоод нэг хүү амиа одоо алдсан буюу 2011 оны 12 сард Солонгос улсад болсон гэмт хэргийг ярих. Тэр хүү дээрлэхүүсээр хагаад амиа алдсан гэдэг нь амиа хорлсон гэсэн үг үү? Тийм, хорлогт нь бүр хүргэсэн буюу одоо нөгөө бид нар сошиалар зөндөл харж байна шүү дээ, тийм ээ. Нэгээ дээрлэж байгаа өсвөр насны хүүхдүүдийн янз бүрийн юмыг зөндөө харж байна. Гэтэл энэ өөрөө эргээд ямар үр дүнд хүргэж байна вэ гэдгийг бас нэг харамсалтай жишээ. За миний тухайд өнөөдөр би ямар хэрэг сонгож ярих гэж байгаа юм бэ гэхээр нийслэлийн эрүүгийн иргэн давзаалдах шатны шүүхийн магадлал буюу ээжийнхээ амийг хайчаар бүрлэгсэн юм хэргийн тухай ярина. За одоо ч сая он гарлаа штэ тий. Тэгэл шинэ он гарах чаах чинь хоёулаа бэлэггүүтэд яах вэ гэд мөг ахтаар сая нэг өнгөрсөн 2 дугаар харьцангуй гайгүй хөнгөн хэргүүдийг авч ярьлаа. За тэгээ одоо буцаад 417 нэвтрүүлгээрээ Монголд болсон аймаар хэрцгий. За бид нарыг нэлээд гүн цочролд оруулж исэн нийгмийг ингээд цочролж исэн хэргүүдийг буцаад эргээд зөхөөд шүүгцгийн минь дээрээс хүргэнэ. Ер нь бол сэрэмжлүүлэх байдлаар хүрдэг тийм ээ. Тэгээ маш олон гэмтэргүүд оны өмнө чарлаа, оны дараа ч гэсэн гарчил байна. Саяхан ямар амир хэрэг гараад өчигдөр гарлаа шүү дээ тийм ээ. Өчигдөрхөн бас сектор хэрэг гарлаа. Тэгээд ер нь нийгмийн сэтгэл зүй хаашаа яваад байгаа юм бэ. Ер нь бол бид нар ингээд нөгөө нэг гадны хэрэгүүдийг айгүй сонсдог шүү дээ. Яг Монгол болж исэн хэрэгүүдийг ингэж цувралаар хүргэдэг подкаст айгүй цөөхөн. Тэгээд гадны хэрэгүүдийг ингээд сонсож байхад нэг тийм гадны л юм шиг те. Бид нар биш юм шиг манай Монгол биш юм шиг хамаагүй тойроод ингээд өнгөрчөөд амжсан сонсогддог байхгүй юу? Гэтэл яг Монголд болж байгаа энэ шүүхөр шийдэгдсэн хэрэгүүдийг ингээд уншаад үзэхээр бас л гүн цочролд ормоор тиймэрхүү хэрэгүүд бол маш олон болдгийм байна. За тэгээд мэдээж энэ хэрэгүүдийг сэрэмжлүүлэх байдлаар бид хоёр хүрэж байгаа. За эхлээд Амигийн хэрэгтэй танилцъя. За тэгэхээр өсвөр насныхаа хүүхдүүдийг хинтээ нийлж байгаа, яаж байгаа, хийж байгаа гэдгийг нь юу н анзаарж байгаараа гэдэг юм байлээ. Нэг 2 доод ирэхэд дутгшаа болчдөг шүү дээ, тийм ээ. Ээж автаа харилцаа болчдөг. Тэгээ юу болоод байгаа вэ? Тэр болгон гэрийнхэнд хилээд дээгдгүүл юм байна л та. Нийгэм бид нөгөө нэг үр хүүхдтэй анхаарах тийм завдалж болохгүй тий ажил гэж гүйсээр хагаад нэлээд ч юм боллоо. Одоо тэгээ сошиалаар маш олон өсвөр насны хүүхдүүдийн зодооны бичлэг тий нэгээ дээрлэж байгаа бичлэгүүд тардаг. Тэгээд гэтэл энэ одоо ингээд Монгол болоод байгаа ч юм биш. Ер нь дэлхийн маш олон улсуудад энэ өсвөр насны хүүхдүүдийн дээрлэлт гэдэг юм болтго юм байна. За тэгвэл өнөөдөр нэг харамсалтай хэргийг ярьж өгөх гэж байна. Энэ бол 2011 оны 12 сарын 20-ны өдөр буюу оны өмнөхөн бас хэрэг байгаа юм л та. Тэгээд мэдээж хэрэг зургийг давхар ингээд өгөж явна. За энэ Симин гэдэг хүүд тохиолдсон хэрэг байгаа. За энэ тухайн өдөр яг 12 сарын 20-ны өдөр болохоор хүүгийн ээж болохоор маш чухал ажилтай байсан учраас тогтмол цагт одоо ажилд явдаг байсных ботвол арай эрт ажилдаа ингэж явсан. Тэгээд одоо явахдаа за ээж нь ажилдаа явлаа. Хичээлдээ сайн яваад ирээрээ буюу те бид нар гарахтаа хэлдэг. Яг энийг хэлээд явсан юм л та. Тухайн үед хүү бол тийм актер одоо чочролд ороод гэдэг ч юм уу тийм дээрлэхүүлж байгаа гэдгийг баг мэддэгдэхгүйсэн. Гэрийнхэн ярьцгахдаа Хэвэн л юм шиг. Тийм хэвэн л юм шиг байсан. За тэгээд та ч сайн ажилдаа яваад ирээрээ гэдэг нэг хүлээд үлдэж байгаа юм л та. За гэвчиг энээс хойш яг юу болвоо гэдгийгсэн. Ээж нь ажилдаа яваад ирсэн. За ажилдаа яваад гэртээ ирэхээс өмнө юу болсон юм бэхээр ойролцоогоор 30 минут болсон. Хүүгийн ээж ажилдаа 30 минутын дараа утсанд нь дуудлага ирсэн байна.
За энэ дуудлагыг ингээд авахад хүүгийнхэн Сэмийн хүүгийн анги өдөрсөн багш нь залгасан. Тэгээд багш нь залгаад энэ дуудлагт болохоор одоо Сэмийн хүү хичээлд ирсэнгүй. Яасан болоо? Ямар нэг юм бос юм болоо? Гэт ингээд залгаж асуусан байгаа юм л та. За энэ одоо яг нэг хичээлдээ очтгоо ч юм уу тасалдаг хүүхдүүд бол нэг тийм сонирм биштэй. Гэтэл энэ Сэмийн гэдэг хүү болохоор хичээлээ таслах нь битэл нэг ч удаа хоцорч үзэх хүүхд байхгүй. Тийм учраас одоо багшд нэг сонир санагдаад ээж нь ямар нэг юм болж дээ шууд залгасан баа. За ингээд ээж нь ч гэсэн гайхаад хүүрүүгөө залгасан. Хүүрүүгөө ингээд залгасан чинь хуучны товчлууртай утаснууд яадаг штэ тий 2011 онд ч тийм байлаа тоочтой байгаагүй. Тэнгүүд нэг товчлуур дээр ингээд удаан дарахаар хадгалаастаа дугаар тэрчтэй гарч ирдэг штэ. Яг тийм утас байсан. Тэгээд нэг дугаар дээр дарангууд хүүгийнхэн дугаар руу шууд залгадаг байсан юм байна л та. Тэгсэн залгахдаггүй байсан. За нэг дугаарт ээж нь утсан дээр юу гэж хадгалсан байсан гэхээр нэг дугаар дээр удаан залгуул гэрлүүгөө шүү залгагддаг байсан. А хоёр дугаар дээр залгуул нөхөрлүүгөө шүү залгагддаг байсан. Гурав дугаар дээр залангууд том хүрүүгөө шүү залгагддаг байсан. Харин дөрвийн тоон дээр ингээд дарангууд Сэмийн хүүгийн дугаар нь хадгалаастай байдаг гэсэн учраас шууд дөрөв дээр ингээд залгасан чинь ерөөсөө байгаагүй. Тэгээд ингээд дөрөв дээр ингээд залгаад хүүрүүгөө залгаад байсан чинь утасны цаанаас юу гэж хэлсэн гэхээр таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна. Хүй гэдэг юм хэлсэн байна. Ерөөсөө та шалгаж үзээд ахиад залгах нь гэсэн. Тэгээд ээж нь гайхсан л та юм. Яагаад тийм ээ байнга л ингээл залхаад болоод идэг юм гинт тэгч вэ гэж бодсон. За ингээд тайлбарсан. Энэ удаа тэгээ хүүгийн дугаарыг нэг нэгээр нь оруулж залгасан байна. Нөгөө дөрвийн тон дээр биш эхнээс нь ахуулаад нэг нэгээр нь ингээд залгасан ч гэсэн те утас нь ерөөсөө болоогүй, холбогдоогүй байна. За тэгэнгүүт нөгөө их хүний зүн совин гэж нэг юм байна шүү дээ. Нэг л биш санагдаж эхэлсэн. Нэг л нэг тийм дотрон сонирн болоод санагдсан учраас ажлаа хаяад шууд гэрийн зүг явсан. Гэртээ ингээ очиж утсан ба. За жолоо бариад явж байх үед нь гэр лугаа харж байгаа үед нь ээж рүү яг цагдаагийн газраас дуудлага ирсэн. Ээ бурхан. За тэгээд энэ дуудлагт юу гэж хэлсэн юм бэ гэхээр за танаа байрны урд ингээд осол гарч гисэн байгаа учраас та байрныхаа урд тал руу шууд хүрээд ирээрэй гэсэн. Тийм явдаг замаас нь тойрж ордог гэсэн бол та байрныхаа шууд ирээ гэсэн. За ингээ ээж нь маш сандраад яаралтайгаар очиход байрных нь урд нь юу исэн гэхээр хүүгийн аль хэдийн цагаан ингээд давгаар бүтээгээд ингээд орхичихсан байсан. Тэгээд ээж нь дэж галзуураад тийм ээ ойрлж хашгичаад ингээ хүүдээ ингээ хөрс ерөөс итгэхгүй л байсан л та. Тэгээд цагдаа нарт хандсан баа. Миний биеийн одоо хүүгийн яг тэгэхээр ээж нь гүйчж шууд хүү дээрээ такод очсон. Тэгэхэд хүүгийнх нь бие нь бүлээнээрээ байсан. Йоо. Өндрөөс унаад амь оролцсон уу? Тэгээ ингээд бүлээнээрээ байхад нь миний хүүгийн би одоо хүртэл бүлээнээрээ штэ та нар ахиа шалгач л та гэж гуйсан үг итгэх хүсэхгүй штэ хүн те хүн босоо. Тэгээд ахиа шалгах гэсэн. Тэгээд ямар ч харамсалтай хүн эдийн нас орсон тодорхой болсон байсан л та. За ингээд хүүгийн цогцыг хамгийн ойрын эмнэлэгт хүргэцснээр хүүгийн нөгөө нуугаад байсан айхтар том нууцуд далд нууцуд нь ил болсон байдаг. За тэгсэн хүүгийн би энэ тэмдэггүй бүтэн хүүхний цолцсон байсан. Бүр ингээд энэ тэмдэггүй бараг л зай завсаргүй хүүхний цог болцсон байсан л та. За тэгээд хөхрөлт нь үүсэн хугацаанаас шалтгаалаад нөгөө солонгон долонгот болдог шүү дээ. Янз бүрийн өнгөтэй байсан. Зарим нь цоошин хөхрөлтүүд байсан, зарим нь одоо аваад удацсантай идэгж байгаа, шарлж байгаа ийм хөхрөлтүүд гих мэтчлэн байсан. Тэгээ үзлэг хийсэн одоо задлангийн хэмжээнд хэлэхтэй болохоор энэ бол маш олон сарын тийм ээ олон сарын одоо зодуурын улмаас үүссэн шарх байна гэж дүгнэлт тавьсан ба. За гэрт нь энэ хэргийн дараа гэртэн цагдаа нар орж үзлэг хийсэн. Та харамсалтай цагдаа нарын олсон юм хүүгийн гэрээслэлийг олсон. Гэрээс нь тэгэхээр одоо гэрээслээ бичсэн байсан. За 2011 оны одоо 3 сард шинэ хичээлийн жил эхлээд дунд сургуульд хүү орсон баам л та. Дунд сургуульд орсон баа. Тэгээ шинэ ангийнхантайгаа уулзсан өдөр юм билээ. Тэгээ Сэмийн шинэ ангийнхаа сурагчдыг тойруулаад ингээ харсан баам л та. Шинээр орсон тийм ээ хүүхдүүдээ ингээ хараад тэдэн дундаас өөртөө нэг бага сургуульд явж исэн буюу бага ангитай ингээ хамт байж исэн жиюг одоо тэр хүүгийн сурагчийг таниад хооронд ярилцсан баг. Хойлоо нөгөө бага ангид нэг ангид байсан шүү дээ тэр гэж ярилцсан. За тухайн үед сурагчид дунд алтартай байсан Maple Story-гийн утасны тоглоом байдаг юм байна. Энэ тоорондоо тоглолтын тоглоом байт юм байна л да. Энийг энэ Сэмийн болон Жиу гэдэг хоёр хүүхд хоёулаа тоглолдог байсан юм байна. За тоглолдог байсан. Тэгээ тэднийг дот нь илүү одоо найзлахад тийм ээ
одоо төхөн болсон байна. За ингээд Симийн тоглоом сайн тоглодог байсан юм байна. Энэ тоглоомыг маш сайн тоглодог байсан учраас Живүү түүнээс өөрийнх нь тоглоомных нь баатрын төвшинг нь ахиулж өгөх гэсэн юм байна. Одоо ингээд төвшин ахиал явд юм байна л хөгжүүлэл ингээд яваад байдаг шүү дээ. Тэгт юм байна. Тэгээ ингээд гуйсан Симийн ч гэсэн дуртайгаар хүлээж аваад Живүүгийн утсаар одоо өмнөөс нь тоглож өгч тэр баатрынх нь одоо төвшинг нь ахиулдаг байсан юм байна. Тэгсэн чинь нэг л өдөр нөгөө Живүү ангита амар урт орж ирсэн гинэ. Найз нь гаднаас ингээд орж ирээд ууралсан. За яагаад ингээд ууралсан гэдгсэн чинь энэ тоглоом биш үү? Бас их жанцантай гинэ. Энэ тоглоомд боддоор мөнгөн гүйлгээ хийдэг юм байна. Мөнгө оруулдаг юм байна. Мөнгөн гүйлгээ хийгээд тоглоом доторх хэрэгслүүдийг худалдаж авдаг болсон. Тийм. Тэгэхээр одоо 10,000 20,000-аар ингээд хөгжүүлээл юм худалдаж аваад байдаг юм байна л та. За тэгсэн чинь тэр өдөр Живүүгийн тоглоомны тэр нөгөө утсантай эзэн байсан бүх мөнгө нь дээрээс нь худалдаад авсан байсан баахан хэрэгсэл нь алга болчих. Нөгөө утсан дээр байсан тоглоомных нь. Ингээ алга болцсон юм байна л та. Тэгтээ энэ нь болохоор Симийн хүүгийн хийсэн хэрэг биш гэдгийг энэ Живүү сайн мэдчихсэн. Ямар ч хамааралгүй тийм ээ. Ягаад тэгэхээр одоо хажуудал тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд авах юмарч боломжгүй. За тэр үед тухайн тоглоом хакерт хүрчдэг байсан юм. Нэж аа. Доторх мөнгө төгөөрөө авчдаг тийм баатруудын одоо ингээд төвшин бууруулдаг ч юм уу ийм байсан юм байна. За энийг нь Живүү мэдчихсэн. Өөрөө сайн мэдчихсэн ч гисэндээ одоо Симинээс ямар нэгэн зүйл одоо салгахын тулд гэх юм уу шууд буруутгаж гисэн. Чиний буруу шүү дээ. Чи л муу тогсон учраас миний хам гэмиг алдчихлаа гэдэг ч юм уу те. Ингэж хэлсэн. За ингээд эннээсээ хойш энэ хүүг одоо байнгын дарамталж, айшилж ер нь л одоо янз бүр болж эхэлсэн байгаа юм л та. Сүрдүүлж эхэлсэн гэсэн үг. За энэ өдрөөс хойш тэдний харилцаа нөгөө найз те гоё найзуудаас тодорхойлтоосаа бүр гарцсан буюу нэг нэгэ дээрлэгдэд болж байгаа. За Симийн Живүүгийн оронд тоглоом тоглосон өдрүүд нь болохоор 2011 оны 5 сарын 24-өөс 2011 оны 11 сарын 26-ныг хүртэл нийтдээ 162 өдрийн турш өглөөнөөс орой болтол тоглож өгч хөгжүүлсэн байгаа байхгүй юу? Нэлээд хөгжүүлсэн. Оронд тоглоомын тоглож өгч байгаа. За мөн Симиний нэр дээрх данснаас олон удаагийн давтамжтайгаар нийтдээ 500 мянган воны зардал хийгдсэн байсан. Тэгэхээр дарамтлаад мөнгө нэгж хэлсэн бол таарч. Чи миний мөнгийг алдсан учраас надад мөнгө өгөө гэх. Тэгэхээр энэ хүү одоо мөнгөний ингээ авсан. Тэгээ Живүү харамсалтай энэ мөнгөнд одоо ханаад цадаагүй буюу ахиж илүү мөнгө авахыг хүсэж илүү ихээр сүрдүүлж дарамтлж эхэлсэн юм л та. За ингээ аргаа барсандаа Симийн хүү яаж мөнгө олдог гэсэн чи айгүй өрөвдмөр нөгөө дахин боловсруулах хог төвж тушааж эхэлсэн. Шиллаад те мөнгө олохгүй штэ. Ч одоо сурагч хүүхд шүү дээ. Дунд ангийн сурагч хүүхд. Боловсруулах хог тушаад Живүүд мөнгө өгдөг болж эхэлж байгаа. Гэхдээ Живүү улам давраад илүү их мөнгө нэхэд эхлээд нь сүрдүүлдэг байсан бол дараа нь одоо зодож эхэлж байгаа. Дарамтлалт зодож эхэлж байгаа. За азар болохоор тухайн үед энэ бүх нь одоо надад ийм тохиолдол байна гэдгийг хэлдэг ийм нэг одоо Симинд найз байсан. Энэ найз нь болохоор Янхуу гэдэг найз байсан юм байна. Тэгэхдээ Янхуу нь яг энэ Симинтэй адилхан сургуулийн дээрлэхэлтэнд одоо үеийнхэнтэй өсвөрнөөс хамт дээрлэхэлд өртдөг хүүхэд байсан. Гэхдээ нэг л өдөр огт танихгүй шиг болж байсан. Нөө яасан гэдгсэн чинь Живүүгийн баруун гар нь болсон. Хоёр найз нь одоо өөрөөс нь ингээд урвчлаа л гэсэн үг л дээ. Тэгээ нийлээд дээрлэхэд хэлж байна. За ингээд нөгөө Живүү Янхуунаар нийлээд Симиний хоёулаа нийлж дээрлэдэг болж байгаа. Нэг хүүхд дээрлэдэг байсан бол одоо болж байгаа. За ингээд Симиний зоддог байсан. Зодохдоо боксинг бэлээ өмсдөг. Боксинг бэлээ, хулсан мод нөгөө юм солонгосын урт моднууд байдаг шүү дээ. Мод указах зэргийг ашиглаж хүүг зоддог болж эхэлсэн. Гараараа зодгоо болсон. За эндээс нэг асуудал үүсэж байгаа. Ингэж их зодуулж байгаа те. Ингэж их дээрлэхүүлээд хахад энэ гэрийнх нь эргэн тойрныхон сурагчд багш одоо те. Хинч анзаардаггүй юм уу? Те яагаад хараагүй юм бэ? Гэсэн чинь нэг сонио. Сургууль одоо нэгт сургуулийн дээрлэхэлтийн 80 орчим хувь нь сургууль төр болдог гэдэг юм судалгаа байдаг юм байна. Гэхдээ энэ удаад энэ дээрлэхэлт болоод байгаа газар нь харамсалтай нь сургууль байгаагүй. Симийн хүүгийн гэр байсан. Гэрт нь ирж зоддог байсан. За анхандаа 7 хоногт нэг удаад гэрт нь ирж зоддог байсан байгаа юм л да. Мөнгө нэхэн мөнгө байхгүй бол зоддог байсан. Харин цаг өнгөрөх тусам болохоор яадаг байсан гэхээр Симиний гэрт эрэх тоо нэмэгдэж эхэлсэн. 7 хоногт нэг байсан бол энэ нэмэгдэж байгаа. Тэгээ ингэсээр байгаа сүүлийн 2 сард нийтдээ 30 гаруй үдэ ярьсан ч одоо энэ хүүг зодсон байгаа юм л да. Ирэх болгондоо мэдээж хэрэг гарт хаалснараа зодож байгаа. За үүнээс хойш бичигдсэн зүйл нь Симийн хүүгийн өөрийнх нь гараар бичсэн гэрээслэл байгаа. Энийг би уншиж өгье. Тэгээд ямар ч нэмэлтгүйгээр одоо хүрэх гэж байна. За гэрээслэлд болохоор юу гэж бичсэн гэхээр би хинт ч хэлдэггүй байсан.
Тэгээ энэ талаар үж хэлдэггүй байсан. Жив болон Янху гэдэг хүүхдүүд манад ирж намайг дандаа дээрлэгдэг байлаа. Өдөр өрөх тусам илүү их дээрлэхэж хүчээр тамхи татуулдаг гэж байгаа. Гэрийн даалгавраа хийлгдэг байсан гэж байгаа. Усанд нүрийг маань таардаг байсан. За гэрийнхнийг маань эрхий өмнөхөн яваад өгдөг байсан. Нөгөө тодорхой цагтай байсан учраас ажиллаад тарах цагийг мэддэг байсан учраас ингэж байгаа. Өнөөдөр бол 2011 оны 12 сарын 19 нас барахын яг өмнөх өдөр байгаа юм л та. Тэр новшнууд надаар радио өргүүлсэн, өвдгөлүүлж удаан суулгасан. Тэгээд 5 цаг 20 минутын орчимд намайг төгөлдөр хуурын сандал дээр илгээр минь хөвтүүлээд гарыг минь хөлсөн. Ингээд учир зүггүй намайг зодож эхэлсэн. Бас миний биед хутга зоох гэж оролцсон. Гэхдээ нөгөөх нь орохгүй байсан учраас чадахгүй байсан болохоор миний баруун гарыг шатаах гэж оролцсон. Хүүхдүүд штэ бид нэр шатаах гэсэн. Тэгээд радиогийн тэр залгуурын салгаад миний хүзүүнд уйсан. Тэгээд намайг нохоо шиг чирэнгээ газар дунсан талх борцны үүрэмгийг түлгэж дуусан. Йоо ямар харгис юм бэ? Гэр бүлийнхнийг маань хараасан. Би төвчмээр байсан ч гэсэн чадсангүй. Тэд явсны дараа би өөрийгөө маш их үзий ядсан. Мэдээж өөх нь хамгийн арчаагаа гэдгийг би мэдэж байгаа ч гэсэндээ би амьд байгаа нь илүү арчаагүй юм шиг санагдаж байна. Тэгээд жиж гэж байгаа. Эцэг ихтэй нэг ч удаа хайртай гэж хэлж байгаагүй болохоор одоо л хэлье гэж би аа гэж дөрөөсөө хайртай гэдгийг хэлж байгаагүй юм байна. Би одоо ингэж хэлье. Ээжээ аава хайртай шүү. Тэгээд энэ миний эцсийн гуйлт шүү гэдгээ бичсэн маа. Гэрийн хаалганы нууц кодыг солиороо та нар. Нууц кодоо солиодог өөрөө тэд нар мэддэг болохоор намайг байхгүй ч гэсэндээ хаалган голгоод ороод ирэх шүү. Ээж аавдаа санаа зовж байгаа. Төрүүлж аваад 100 жил тий 100 мянган жил та нарыгаа хүлээж аяа намайг уучлаарай гэдэг гэрээслийг энэ хүү бичсэн. За энэ хүрээс Симийн хүүгийн гэрээсэл төгсөж байгаа. Ингээд Симийн хүү гэрээслийг бичиж дуусгаад ээжийнхээ утсыг нууцаар аваад ээж нөгөө дөрийн тондор залгаад алхахдаггүйсэн шүү дээ. Дөрийн тоон дээр одоо хадгалаастай байсан өөрийнхөө дугаарыг устгацсан юм байна. Ээж нь хүүгээ мартаж чадахгүй байх үйл гэсэндээс Сими өөрийн гараар дугаараа устгасан энэ гэж үзэж байгаа. Тэгээд цаатаа нар Жив болон Янхуг мэдээж баривчилсан. Тэгээд яагаад тийм хэрэг гэсэн нь асуусан. Гэхэд л энэ хүүхдүүдийн хэлсэн хариулт нь үнэхээр аимшигтай байсан. Зүгээр л тоглоод тэгсэн юм. Зүгээр л тоглоод тэгсэн юм аа. Ийм юм болно гэж бодоагүй гэдгийг одоо хариулсан байдаг. За ингээд энэс хойш мэдээж хэрэг шүүх хурал болсон. Харамсалтай нь идрийг чи хэдэн жилийн ял авсан гэж бодож байна. Амар өндөр авсан бах уу? Бүх насаараа ч юм уу? Насны туршид хүүхдүүд байсан. Жио 2 жил 6 сар. Дунд ангийнхан байсан тийм нэрээ. Янхуу болохоор одоо 2 жил 3 жил ял ингэж авсан байдаг. Тэгээд гэвч эднэр шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн, өндөр байна гэж үзсэн. Дахин давж заалцсан. Гэтэ энэ удаад шүүхээс ялыг нь хэвээрүүлдээд хүүхдийн цэс өмжлөх газар руу явуулсан. За Симийн үгийн хэргийн дараа болохоор бүгд найрамдах Солонгос улсад 117 их тусламжийн дугаар нээгдсэн. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан. Тэгээд энэ нь зөвхөн сургуулийн дээрлэлт өртөөд байгаа хүүхдүүдийн талаар л мэдээлт юм байна. Зөвхөн сургуулийн дээрлэлт гэр бүл хамаагүй гэр бүлийн орчин тий тэр хамаагүй буюу зөвхөн сургуулийн орчмын одоо дээрлэлд өртөж байгаа хүүхдүүд 117-оор залгаж эхэлдэг юм байна. За эргээд одоо ингээд 2022 оны байдлаар тус дугаард багадаа 600 мянган хэрэг бүртгэгдсэн байна. Тэгээ энэ тоотоогийн байдлаар одоо өсөөд ингэж явж байгаа гэсэн тоо байна. Тэгэхээр сургуулийн одоо орчмын дээрлэлд хичнээн их байдаггүй. Энэ юунд үр дүнд хүрдэг вэ гэдэг хэргийг хүргэлээ. Гэхдээ дунд сургуулийн хүүхдүүдээс яаж тийм амир нэгнийхээ гарыг шатаах, хоолойг боох тийм үйлдэлүүд гарч ийн вэ? Би яг ингээд нөгөө хэрэг ярьж хаад сая ингээд нөгөө гарын шатаах гэж оролдлоо. Илгээр нь инглээ гэл утгах гэж оролдоод чадсангүй. Ягаад ч юм нэг юм ахлах анги хүүхдүүд юм шиг санагдсан чинь нэрээ дунд анги сургуулийн буюу бид нар чинь Солонгосын дунд сургууль гэхээр нэг 14 орчим насны хүүхдүүд таарад байна шүү дээ. Амир юм аа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Джемсон Омега. За дараагийн хэрэг рүү оръё. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдартай витамины Джемсон брэнд хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За миний өнөөдрийн ярих хэрэг болохоор ээжийнхээ амийг хаачаар бүрлэгсэн хэргийн тухай ярина.
За хэрэг толбогдсон хүн болохоор Боржгон өвгтэй Б Улаанбаатар хотод төрсөн эмэгтэй бүрэн дунд боловсролтой ноос ноолоор боловсруулах эрх машин баригч юм мэрэгжилтэй. Юу эмэгтэй хүн юм уу? Эмэгтэй хүн. Өө ямар юм шиг. Эрхэсэн тодорхой ажил байхгүй. Тэгээ өмнө нь ямар нэгэн яаш идэл авч байгаагүй хүн. За тэгээ хэрэг толбогдож явах үедээ дөнгөж 29 настай байсан. За Б ямар хэрэг толбогдсон гэхээр тодруулбал 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед гэртээ төрүүлсэн их Аг онц харгас хэрцгий аргаар буюу хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн олон тооны шарах гэмтэл учруулж санаатаа алсан гэдэг ийм гэмт хэрэг толбогдсон. За тэгээ мэдээж нөгөө шүүх цэгмэн дээр байгаа энэ хэргийг ярихдаа хэрэг болсон он сарыг өөрчилж байгаа. За мөн хэргийн одоо яллагч болон шүүгдэгч за хохирогчдын нэрийг эхний үсгээр нь дурдаад явж байгаа. За тэгсэн чинь талигач буюу хохирогч 4 хүүхэдтэй байсан юм байна. Тэгээд шүүгдэж байгаа энэ ээжигээ хөнөөцөн гээд байгаа шүүгдэгч би болохоор энэ али ганц эмэгтэй. Ямар сони. Нэг ахтай, хоёр юу юм бэ лээ? Нэг ахтай, тэгээд үлдсэн хоёр нь болохоор эрэгтэй юм бэл. За тэгсэн шинжээч хэмжээний дүгнэлт дээр болохоор ингэсэн. Баруун 3 дугаар хавирганы сугны урд шугамарх шууд хугарал, цээжний гялтангийн урагдал, баруун уушигны дээд дэлбэнгийн дотор гадаргуун өнгөц зүсэгдсэн шарах зэрэг нийтдээ 44 хатгагдаж зүсэгдсэн байсан. Наа ч одоо ямар солиотой юм бэ? 44 хатгагдаж зүсэгдснээс 45 тооны шарах гэмтлийг учруулсан байгаа байхгүй юу. Тэгээд яг нас орсон үндсэн шалтгаан юу вэ гэхээр баруун 3 дугаар хавирганы хугарлын үзүүр уушиг гэмтээж гэж байгаа. Тэгэхээр хавирга нь хугараад уушгаа гэмтээгээд 45 дугаар шарах цээжний хөндийг нэвтэрч зүүн уушгийг гэмтээснээс хоёр ууш нь хоёулаа авчаад тэгээд амьсгалын дутагдлаар нас орсон гэдэг ийм дүгнэлт гарсан бэл. За тэгээд мэдээж хэргийн явцад юу уншиж яхад протокол уншиж яхад талигач нас орох үедээ дунд цэргийн цогтолттой байсан гэдгийг нь хэлэх нь зүйтэй байхаа. Тэгтээ дунд цэргийн гэдэг чинь бүр ухаанаа алдсан биш юм биш үү? Тийм биш. Ер нь бол дунд цэргийн цогтолттой буюу өөрийнхөө юу хийж байгааг хянах боломжтой байсан гэсэн үг тийм. За тэгвэл хэрэг гардаг 10 дугаар сарын 20-ны өдөр яг юу болсон бэ? Шүүгдэгч Б-гийн өөрийнх нь мэдүүлэг байгаа юм л да. За өөрөө юу гэсэн гэхээр 10 дугаар сарын 20-ны өдөр хайлаастад им гэдэг хүнтэй гэртээ хоёулаа нэг шил 750 г, нэг шил 0.5 тай гэж ярьдаг те 500 г-ийн хараа гэдэг нэртэй архийг хувааж уусан гэж байгаа. За. Тэгээд орой 21 цагийн үед гэртээ ирчээд гал түлчээд хоёр давхарт өөрийнхөө өрөөнд унтчихсэн чинь ээж гаднаас орж ирээ шууд хүнжил татангуудаа хүү гэхийн завдалгүй үснээс цулгаагаад хоёр давхрын шатнаас нэг давхар руу чирч намайг буулгасан. Тэгээд үсдэж доос дарчаад толгоороо хит удаа цогсон. Мөн үснээс цулгааж паар мөргүүлсэн. Намайг өндийгөө дэргээд хартал ээж хаанаас ч юм нэг хайж гартаа барьсан байсан. Би хайчийг нь булааж авахгүйч ноцолдоо дээр орж жоод би хайчинд нь гараа хатгуулад ээжийг нэг удаа хөлрөө нь хайчаар хатгаснаа бол би санаж байна. За. Өөр хаана хатгаснаа би санахгүй. Би дээш өрөөрөөгөө ороод күртгээ аваад доошоо буугаад ирсэн чи ээж ванны өрөөнд ороод дотроосоо хаалгаа төгчсөн байсан гэдэг ийм мэдүүлгийг өгсөн баг. Тэгэхээр одоо юу гэсэн үг энэ хоёр ер нь юм зодооны дүнтэй байдаг гэсэн юм баг та. Оо ер нь энэ хоёрын харилцаа айгүй муу байсан гэрчүүдийн мэдүүлгээр тодорхойлсон. За тэгвэл талигаачийг яг нас орсон байхыг энэ хэн олсон юм? Хэн цагтаад мэдээлсэн гэдэг ийм асуулт гарч ирж штэ тий. Хоригчийн хууль ёсны төлөөлөгч Т буюу талигаачийн том хүн мэдүүлэг өгсөн байна. 10 дугаар сарын 20-ны орой 20 цаг өнгөрч байхад ажлаас гэртээ ирэхэд манай ээж ванны өрөөнд ороод дотроосоо чойжилсан манай эмэгтэй дүү би согтуу байсан. Би тандад чи яагаад согтуу байгаа ээж хайцсан ингээ асуусан чинь ээж нэг шил арх аваад ванны өрөөрөө орсон гэхээр нь би ажилдаа яарад нохооны хоол оруулж тавьчаад буцаад гараа явцсан. Манай ажил дээр вагоноос ачаа буусан болохоор түүнийг хүлээж аваад шүнжэнгөө ажиллаад 10 дугаар сарын 31-ний өглөө 10 цаг өнгөрч байхад ээж дүү хоёр уцна хоёулаа холбогдохгүй болохоор нь яасан бол гэж санаа зовоод гэртээ хүрээд ирсэн чи гэрт хүн байдгүй. Ванны өрөөний хаалга дотроосоо цоочтой байсан. Тэгэхээр нь би гадна талаас цонх руу шат тавиад харсан чинь манай ээж шалан дээр хэвтчихсэн. Тэгээд би сүх аваад ванны өрөөний хаалгыг хөшиж онгойлгосон. Тэгтэл ээж шалан дээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж яхаар нь би ойртолгүй шууд гарч түргэн тусламж цагдаад ууцсан.
Гэтэл цагдаа түргэн тусламж зэрэг ирээд ээжийг үзээд нас орсон байна гэж хэлээд явсан. Дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийгээд талигачийн цогцсыг шүүх эмнэлгүүр аваад явсан гэдэг ийм мэдүүлэг байгаа. Тэгэхээр талигачийг нас орсон байхыг нь том хүн олсон байна. 10 дугаар сарын 31-ний өдөр гэдэг чинь хэрэг гарснаас буюу шүүгдэгч бэтэ маргалцсны маргааш өглөөний 10 цагийн үед олсон гэсэн үг. Тэгээд дотроосоо төгжсөн байсан тий. Тэгэхээр нас сураагүй байхдаа л тийшэл амьд тахтал орсон бол тараад. Тийм. Маргалдаад орсон юм билээ. За тэгээ энэ хэрэг болохоор дав заалтах шатны шүүхийн магтаал байгаа байхгүй юу? Тэгээд эн чинь дав заалтах шатны шүүхээс өмнө эхлээд анхан шатны хэрэг гэж явна шүү дээ тий. Тэгээд давж заалтж явахдаа яг яагаад давж заалтах болсон бэ? Яг ямар үндслээр дав заалтах гээд байна гэдэг нэг юм үндслэл гарч ирж штэ. Энд чинь анхан шатны шүүхээс 18 жилийн ял оноочж байгаа байхгүй юу? 18 жилийн өдөржүүлөө. Тэгэнгүүт тэрийгээ би эсэргүүцэж гинэ гэдээ дав заалтж байгаа. За тэгэнгүүт давж заалдах шатны шүүхэд өгсөн мэдүүлэгтээ бэ ингэсэн байгаа. Намайг ээжигээ онц харгас хэрцгий аргаар санаатай амь насыг нь хохироосон гэж үзээд хүнд зүйл ангиар ялж байгаад би гомдолтой байна. Манай ээж 1999 оноос хойшоо 2003 он хүртэл олон жил архиусан. Аавыг бурхан болсноос хойш их зантай болсон, хачин болцсон. Тэгээд 13 оны 2 дугаар сард намайг жирэмсэн байхад ээж над руу хутга барьж дайраад би айж зодсондоо хойшоо унаад үр зулгаж ийсэн. Ээж архины шил тушааж тамхи авч татна гэд явхаараа нүд ам нь хөхөрцсөн, хувцс нь урагдсан айгүй сонирн байдалтай гэртээ ирдэгэ. Мөн арх ухаараа унаж тусан өөрийгөө бэртээдэг тамхиныхаа цогонд өөрийгөө түлж ийсэн. Жорлон дунд жамиа алдах төгсөн. 2 давхраас унаж нуруугаа хугалж ийсэн. Анхан шатны шүүх хуралдааны дараа намайг уйлаа сууж байхад улсын яллагч надад чи залуу хүн байж 18 жил суугаад гараад ирнэ үсттэй гэж хэлсэнд би маш их гомдолтой байна. Намайг с ิจ гтнэр мэдүүлэг өгөхөд би ээжийг нэг удаа хайчаар хатгаснаа санаж ийн, өөр хаана хатгаснаа санахгүй байна гэж худлаа бичсэн. Би огт тийм зүйл юусоо яриаггүй. Намайг 2013 оны 11-р сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хилтэст чирч аваачаад нэг өрөөнд оруулаад гар утас хүзүүний оролтыг минь булааж авч газар шидээд дээр нь гიშгсэн. Нэг болон суулгаад юу олсноо яар гэж хэлэхээр нь би юу ярих ингээ асуусан чинь чи пэмин ээжигээ хайчаар хатгаснаа хаана яаж хатгаснаа хэлгэхэд нь би хатгаагүй гэж үг нь хэлсэн. Гэтэл гаднаас нэг хүн орж ирэнгүүтээ наадхаа нааш нь аваад иргээд өөр өрөөнд оруулсан. Тэр өрөөнд орсон олон энгийн хувцастай залуучууд байсан ба 2 залуу зураг бичлэгийг минь хийгээд байсан. Тэр залуучууд ээжигээ хайчаар хатгасан уу? Эмэгтэй хүнд гар өрөх дургүй шүү. Зүгээр хариулаад ах юм бол тэр шорондоо ороод эргэлтээ аваад байвал чамд л үлзийтэй штэ. Чамд л үлзийтэй штэ гэд гар далайгаад араас цохиод исэн гэдэг мэдүүлэг өгсөн баг. Хүчрэх өөрөөр хэлбэл юм уу? Тий, өөрөөр хэлбэл энэ хүн дав заалдахдаа юу гэж ин гэхээр намайг хүч хэрэглээд миний өгөөгүй мэдээлгүүдийг надаар өгүүлсэн гэдэг юм юу хэлж байгаа байхгүй юу? Тийм байна. Шалтгааныг хэлж байгаа. Хэрэг гарсан өдөр ээж бүтээр огт муудалцаагүй. Гэтэл тэр талаар надаас огт асуугаагүй. Миний хэл ярианы баялаг муу, өөрийгөө бусдад ойлгуулж чаддгүй, бусдын ярьж байгааг сонсдгүй, зочролд орсон зэрэг нөхцөл байдлуудыг минь ойлгооч. Угаалгын өрөөнд миний гарын хий олдоогүй нь намайг гин буруугүй бодлохыг баталж байна. Эдгээр зүйлсийг шалгуулах хүсэлтэй байна гэд давж заалтсан. За тэгвэл энэ давж заалтаа дөнгөлөгчтэйг нийлээд эдгээр шалтгаануудын улмаас давж заалдж байгаа бол энд нь эргээд прокурор одоо энэ 18 жилийн ял өгсөн прокурор эргээд яг яагаад 18 жилийн ял өгөө ийм юм үндслүүдийг давж заалдж байна. Энийг нь би одоо яаж шалгаж тогтоосон бэ гэдгийг одоо тайлбарлая гэдэг нэг юм дүгнэлтээ хэлнэ шүү дээ тий. Нөөс нотлохын юм дутуу. Тийм. За тэгвэл прокурор энэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ ингэсэн байна. Бэгийн санаа сэтгэл нь хүчтэй зочирт нь давчидсан гэд давж заалтах гомдол гаргаж байна. За тэгвэл би үүнтэй холбогдуулаад Бэгийн сэтгэл санаа хүчтэй зочирт нь давчидсан эсхийг нь тогтоолохоор сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргуулахад хэрэг үйлдэх үедээ хөнгөн зэргийн цогтолтой байсан байх боломжтой. Бэн өөрийн үйлдэлийг зөв удирдан жолоодох чадвартай байсан гэдэг ийм дүгнэлтийг эмнэлгээс өгсөн байна. За тэгэхээр түүний одоо намайг ингээд нөгөө нэг цочирдсан байсныг хүлээж авнаа мавнуу гэдэг энэ бол худлаа олох гэдэг шүү дээ. Худлаа олж тарах гэдэг тийм үү? За мөн шүүгдэгч бэ ингэж байгаа. Надад гаргасан гомдолтоо аргагүй хамгаалт хийсэн мэтээр бичиж ирсэн энэ хугацаанд тий. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хохирогчд 45 удаагийн зүсэгдсэн шарах гэмтэл болон олон тооны өөр гэмтлүүд тогтоосцноос үзэхэд
Б аргагүй хамгаалтанд орсныг би үгүйсгэж байна. Хэрвээ Б-гийн хоолой боогдоод аргагүй хамгаалт хийсэн бол Д тал нь 3 удаа хатгалт хийхэд л боолт тавигдах боломжтой. Цаашаа татах шаардлага байхгүй байсан. Тийм учраас энийг бол яалтчгүй онц ноцтой харгас хүнд гэмт хэрэгт оруулж тооцноо гэж байгаа. За мөн Б гаргаж байгаа гомдол болон мэдүүлгүүд нь байнга зүртэг гинэ. Өөр өөр мэдээд өгöd юм тийм. Улсын ерхий прокурорд гаргасан гомдолтой болохоор тухайн үед би ээжтэйгээ маргалдаад хайчаар гараа зүсүүлээд гэрээсээ гарч явсан. Өглөө ахыг ирэх хүртэл хугацаанд энэ хэргийг өөр хүн үлдсэн байж болцсохгүй штэ гэдэг ийм мэдүүлэг өгсөн. За гэтэл хойшлуулшгүй ажиллагаагаар хэргийн газар нь үзлэг хийгээд цогцост нь үзлэг хийсэн чинь гадны хүн орж ирсэн шинж тэмдэг ерөөсөө байгаагүй, уул мөр байгаагүй. Тухайн үед Б ихтэйгээ маргалдаад дээр дөрөө орон зодтолдоод за тэгээ хайчаар би бинийгээ зүсний дараа талигаач угаалгын өрөөнд орсон. За тиймээс талигаачийг өөр хүн алсан гэх баримт бол ерөөсөө байхгүй наа гэд энэ одоо давз заалдж байгаа үндсэл нь бас ингэж няцаагдаж байгаа. За мөн би дав заалт гомдолтой ингэсэн штэ. Угаалгын өрөөнөөс миний гарын хийлдрээг юм чи би гин буруугүй илгээдсэн штэ тий. Тэгвэл угаалгын өрөөнд би ороогүй. Ээж нь угаасаа бид хайчаар хатгуулчаад угаалгын өрөөнд ороод тийм тэгээд хаалгаа түүжээд нас орсон. Тиймээс угаалгын өрөөнөөс Б-гийн гарын мөр илрэх боломж угаасаа байхгүй. Тэгэхээр энэ бол үндсэл нь бас ингэж юг олж ахна штэ. Хүчинг олж ахна штэ. За тэгээд шүүгдэгч Б давж заалгахдаа бас нэг зүйл хийсэн. Тэр нь ямар гомдол байсан гэхээр мөрдөн байцаалтын шатанд цагдаа нар намайг дарамталд сүрдүүлэг авсан гэж хэлээдсэн тийм ээ. Сүрдүүлж мэдүүлэг авсан гэдэг шүү дээ. За тэгвэл хэрэг гарсны маргааш нь Б баригдаад өмгөөлөгчөө байлцуулаад мэдээлэл өгсөн юм байна. Тэгэхээр өмгөөлөгчийг байсаар хахад мөрдөн байцаагч нар тэгж дарамтлахгүй. Наачин бол худлаа яриад байна. За тэгээ дээрэс нь Б-гээс анх байцаалт авснаас хойш 5 сарын хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа ингэ явуулсан юм байна л да. Энэ хугацаанд прокурор нэг ч удаа цагдаагийн албан агчийн айлгын сүрдүүл дарамтанд орсон талаараа хэлж байгаагүй. Яг ялаа авсныхаа дараа хөнгөрүүлэх байдлаар энэ хүн дарамтанд байсан гэж худлаа ярьж байна. Гэх мэтчлэн прокурорууд өөрийнхөө саналыг гаргасан байна. За тэгээд дээрээс нь бас нэг зүйл анзаарэгдсэн юу байсан гэхээр гэрчийн мэдүүлгээс харахаар маш олон тооны гэрчин мэдүүлэг өгсөн байдаг. Эндээс үзэхэд талигачтай таарамжгүй харилцаатай байсан болох нь тогтоогдож байсан олон юм мэдүүлэг байгаа. За тэгээд энэ мэдүүлгээс жишээлбэл одоо нөгөө түүний төрсөн ах хууль ёсны төлөөлөгч Т гэдэг нэг хүнээс түрүүн мэдүүлэг өгөөд байдаг. Тэр хүний мэдүүлгийг уншиж өгье л доо. 2013 оны 10 дугаар сарын дундуур байхаа би ээжийн хашаанаас юм ачих гээд ирсэн чинь хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь гадаа зогсож исэн чи ээж гудамжны доороос гараад ирэхээр нь уулзсан. Гэтэл нэг нүд нь хөхөрцөн. Шингэн үснийхэн цаанаас шин сорив харагдахаар нь би та яасан бэ гэсэн чинь би намайг сандлаар зодоод юм болгочлоо. Би Б-тэй цугаж үнэхээр чадахгүй юм шиг байна гэж тухайн үед ийм үйл явдал болсныг ах нь мэдүүлж байгаа гэсэн үг. За ингээд Баян зүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхээс борчгон хөвгтэй Б-г онц харгас хэрсгийн аргаар хүнийг санаатаа алсан гин хэрэгт үйлдсэн буруутай тооцоод 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийдгээд оногдуулсан 18 жилийн хорих ялыг чанга тэлмэнтэй эмэгтэйчүүдийн хорих ангид илрүүлэхээр болсон. За мөн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Хараачихгүй юм байна те. Байнгын мэдүүлэг хөрчүүлж байна. Тийм. Тэгээ нөгөө ер нь ээжигээ зоддог л нөхөр байсан юм биш. Энэ маш олон хүмүүсийн гэрчийн мэдүүлгээр хэлээ. Тэгээд төрсөн ах нь хүртэл ингэж мэдүүлэг өгч ийн гэхээр бол энэ хоёрын харилцаа яалтчгүй юу байсан? Маш ээдрээтэй байсан. Тийм байна. Хүндээ байсан. Тэгээд найз нөхдөйх нь ярьж байгаач гэсэндээ миний хажууд суучаад гэр бүлийнхэнтэйгээ ээжтэйгээ уцаар ярихдаа байнга л хэрэлддэг байсан. Гих мэтчлэн мэдүүлэг өгсөн бэл. За ингээд ийм хэрэг явдал болсон. Тэгээд 18 жилийн хорих ялаар шийдэгдсэн бэлээ. Хэрэг толбогдох үедээ дөнгөж 29 настай байсан гэхээр маш харамсалтай. Би зөвөр наа сонсоод ингэ байж ах нэ. Хоёулаа л арх уудаг байсан юм байна. Яа тий. Тэгэл юусоо архинаас л болсон юм байна. Гэр бүлээрээ ингэж нийлж ахын өрөөний харагдaltaйг хийдэгтэй. Тэрнээс олж маш их хэрэг гардаг. Тэрнээс нэг жишээ юм байна даа л гэж харчихлаа. Ээж нь ч уудаг байсан юм байна. Охин нь ч уудаг юм байна. Ер нь бол тухайн дөрөс баг хоёулаа цогтуу байсан бол таарад байна уу? Тийм, хоёулаа цогтуу. Хэрэг үйлдсэн шүүгдэгч Б хөнгөн зэргийн согтолттой, хохирогч буюу талигаач дунд зэргийн согтолттой байсан. Дунд зэргийн согтолттой байснаас үүдээд дотроосоо хаалгаад үжиж дэмжлэгийн тусламж авахгүйгээр удаан байсны улмаас амь насаа алдсан гэх одоо бодлыг ч гэсэндээ надад төрүүлээлээ юм л да. Тэгээ уусаа хүн өөрийнхөө одоо юу гэдгийг өөрийгөө хамгаалж байгаа тохиолдолд мэдээж хэрэг хайжрал 40 дуудаг хүн хатахгүй шүү дээ.
Тэгэхээр энэ бол амар онц хэрцгий яалтчгүй олон жилийн ял авахар юм хэрэг байсан билээ. За Тэгэхээр амсалтай. энэ түрээд 417 нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаараараа хэдүүлээ. Эргээд уулзцгаая. Баярлалаа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Jameson Omega.